Almas Movie Guide. Сүүлийн үед энэ гейминг стрим хийдэг хүмүүсийн амьдрал бүр үнэн цэцэглээд байх шиг байгаа мó тий. Амар ч юм шиг. Унтаж өхрийн дуунаар босноо шууд л дэлгэцнийхээ ард суугаад "За юу яцхан манайхаа" гэж хэлээд л хамаг амьдрал нь эхэлж байдаг шүү. Яа, өчигдөр дараалал 5 хожигдчихсан. Өнөөдөр бүр яг Лана гэл өөртөө майр идгэлтэй. Яг тоглоомоо эхлүүлээл хөдлөх гэтэл хамт тоглож исэн хідэн. Хөөе, та нар энэ мэдээ үзэж гин үү? Гадаж бүр юу болоод байгаа юм бэ? Дэлхийн мэлхий чи баг сүрээд байгаа юм шим шүү. Үндсэн телевизээр тавиад үзтээ гэл очоод юм бодлого мэдээ эхлүүлтэл онцгой юм гарахгүй хүмүүсийг гэртээ явахыг анхааруулсан юм гарснаа тасарчдгийн. Тэгсэн сонсохны байрныхын коридороор бүх хүмүүс ойрлолдож гүйлдээд баавгаан чигтэд байгаа муу хаашийн. Цонхоо нэгэд тонгойтол гадаа бүр яг Zara Gucci-гийн Black Friday үзэсгэлэн зарлчихсан саятай алдсаж юу шүү хүмүүс бүр. Тэгсэн тэр бужигнаан дунд ээжээ гэл орилоод байсныг жаахан охин ээжигээ олж харснаа шууд л дайрч очоод идээд эхэлждгийн. Манай залуу бүр таг шок. Тэгтээ бас геймер хүн юм гэсэндээ энэ болоод байгаа зүйлсийг баг цаг ухаарч ойлгох шиг боллоо. Харин гинт нэг юм санах шиг болсноо. Нэрээ би чи хаалгаа төвчлүү гэл аяархан хаалгандаа орттол хажуу айлын балдан дайрч урж ирсэн ээ. Ман чи жаахан байжхи. Чи нааг таньж байгаа үстэ тэг гэж мэгэн. За ядаж 0 ороодохыг гээд таг олчдгийг. Балданг бааж байхаагаар хальт мэдээ сонссон чинь халдвар авсан хүмүүсийн нүд улааж ухаан мэдрэлээ алдан шууд л дайрч эхлэнгийн шүү. Тэгсэн балдан бол яг нүдэн дээр нь хувирч энэ. Балтгаг чүү айж чирч гаргаад өөрт нь яг ямар чөтгөр нь болоод байгааг бодож хэсэг манарцсан. За одоо ингээд л нэгэн талын юм болсноос хойш тэстгэл байх та гэд гэрте байсан жаахан хүнсийг хэдэн өдөрт хуваарлаж өрхөд амьдраад ивчт. Ядахна гэртэн сүлжээ орохгүй маа. Утсаа дронд нааж өндөрт нисгээд яг гэрийн лүгээ залгахын даваан дээр сэдгэн дуусаш. Жаахан чимээ гаргачихсан чинь дүрмийн дагуу зомбинууд сонсоод хаалгыг нь балбдаг байгаа. Харин азар ганц бандгар зомби байсныг нь жүнөө ухаан сэлж цонхоор унгач хаждангу. Хөөх юм хоолнч дууслаа, усанч тасарлаа. Гэрт одоо амьд гарах ганцхан зүйл нь аавын серванттай архинууд л үлдэж байгаа. Жинхэнэ найрлж гарна үсттэй. Архиндаа согтож гэрийнхнийг ирж байна гэж төсөөлж өмсөөлөд сүүлдээ бүр ухаан мэдрэлээ алдаж самуураад гарч өгөхээр шийдвэ. Тэгсэн яг чадаач гарч 5 зомби харснаа хамаг архинд бүрэн гараад буцаал урдгийн байгаа үсттэй. Ингээд хорвоо дээр ойр ганцаараа үлдэж арга мухардаад амиа хорлохоос өр сонголтгүй юм шивдээ хөөрхийгээд л яг дүүжилдгийн алдарт пак шинхээ бойлуулна та. Нөгөөх нь бас цагаахан юм өө чаваас уух уснасаа цэцгээ усалж мусластай. Хоргоогоос охинтой дэргэж ямар тач ингэж нэг юм хантай болвоо гэж. Жүнөө өлсгийн эрхэн шүн шүдээ хүртэл өвч зэвсэглэж аваад хажуу хөршүүдийн хараа хэсч хоолны юм хайлалт. Явсаар балдангийн дорсох харин одоо ам зугаацуулж хэдий юм олдлоо шүү. Мэдээж бас л дүрмийн дагав. Тэр альдныг зомби шкафнд нуугдсан байж таараад жүнүүлүү дайрах нь ойлгомжтой. Үгүй юм ам бүхтэй зөлөг юм а. Усгүй хоолгүй мань хоёрт бол бороо гэдэг алмааснаас ч өмтэй байна эцтэй. Хаа бороо орж байна хувин тосоор гэл яарад гарсан чинь юу бороо. Зомбинуудын гүйх хүлийн чимээ бүр бороо шиг болж сонсогдчихв. Ингээд хоёул амьдралын хэрэгцээгэрч гихүү, айсны шаардлагаарч гихүү. Гэртээ ч удаанд исэхгүй болж ямар нэг аргаар зүгтгаар тохиролцоод балконоор дамжиж буугаад тулдаж гарна. Чүү айд зүгтаж ганц хоосон байгаа гэж итгэж найцсан давхартаа гарч иртэл бас л ямар ч ялгаагүй пик дүүрэн зомби. Тулцаар яг алуулдгийн даваан дээр нэг сайхан сэтгэлд ахгүй манай хоёрыг авраад хооллож унтлаад гоё байлгах нь гэсэн чинь харин хоолнд нь нойрсуулагч хийчихсэн өөр өрөөндөө хувирсан ихнэрээ хадгалчихад амьд хүмүүсээр ингэж хооллоод байж идэг байгаа. Манай жүнүү бас шиир зун төрүүлж сэрж охиноо авраад гэж уулан ч авраад байгаа юм л та зайлвал. Дааж тэгтээ манай хоёр буу дуургаад нөгөө арвалцсан хамаг зомбигоо дуудчих нь үсттэй. Яг тэгсэн аврах нисдэг тэргэнүүд дээвэр нь нисч таарад ухаан жолоог үйцлээ гүйж зүгтаж дээвэр дээр нь гарсны эцэст аврагдаад агарын хөлөгт нэгнлүүгээ нэг хөргөн хайрын харц шидэлцээд кино манд осж байгаа юм да.